Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр HTML програмчлалын хэлний тексттэй ажиллах хэлбэрүүдийг та бүхэндээ тайлбарлая. За үүний юуны түрүүнд бид нэр Microsoft Visual Studio Code дээр шинээр ажлын файлыг нээе. За ажлын файлыг text формат гэж нэрлээд шинээр үүсгэе. Өртгөл нь HTML өртгөлтэй байна. За ингээд шинээр ажлын файлаа нээлээ. За энэ дээр одоо бид нар кодчлоо хийж эхэлнэ. За кодоо ихтэй ихний кодод бичихэд бол амархан. За HTML-ийн тага, үндсэн тага бичиж өгөөд дараа нь бидний ажиллах үндсэн бодисэн буюу үндсэн бодигийн тага бичиж өгнө. За энэ дотор одоо жишээ олсон текстүүдээ бичиж өгнө. За текстүүдээ бичиж өгөхөөс гадна хамгийн түрүүнд туршилтын өгүүлбэр болох параграф дотроо This is Roy Academy гэсэн тексттэй хэвлэе. За энэ хүү бичсэн кодоо ажиллуулж үзье. Run гэснээс start багын командаа дараад за дарахад түрүүн өмнө хийсэн жишээний текст маань ажиллаж байна. За одоо энийг хэдүүлээ өөрчлөөд файлын нэрийн текст форматлоод бичээд тавья. За ингээд саяны хийсэн буюу бидний хамгийн өнөөдрийн жишээн дээр хийж байгаа This is Roy Academy гэсэн текст маань энэ дээр хэвлэгдэж байна. Үсгийн одоо тухайн веб хуудасны веб браузер дээр 300% томруулсан байдлаар бол харагдаж байна. За 100% бол ийм байдлаар харагдана. За буцаагаад томруулъя. За одоо энэ дээрээс бид нэр энэхүү цаашид This is Roy Academy гэсэн текстэн дээр өөрчлөлт хийгээд явъя. За энэ параграфт мөрөө 4 5 6 7 мөр болгоод холборлаад тавья. За энэ хүү 7 мөр болгосон дээр хэдүүлээ текстээ өөрчлөлт хийгээд явъя. За хамгийн ихний текстийг бол италик болгоё. Тэгэхээр эхний мөр бол бидэнд харагдах ёстой учраас энэ хүү эхний мөрөө үлдээгээд хоёр дахь мөрөн дээр италик өөрчлөлтөд оруулж ирээ. Италик бодохын тулд бидний дэлгүүрийг I гэсэн таг байна. За I тага давхар бичээд өгнө. За тэгээд ажиллуулад үзье. За энэ хоёр дахь текст маань италик болсон байна. За тэгэхээр одоо гурав дахь текстээ бид нар болд болгоё. Тэгэхээр түрүүний италик болоход бид нар параграф дотроо I гэсэн тагийг бол ашиглаж тухайн параграфын текстийг италик болгосон. За одоо текстийг нэдүүлээ. Roy гэдгээ болоод This is italic болгоё. Italic гэдэг маань тухайн текстийг налуу болгож байна гэсэн үг. За дараа хоёр дахь жишээгээ болд болгоё. За болд болгохын тулд бид нэр дотор нь B гэсэн тагийг ашиглана. За энэ хүү B тагийг тухайн текстийг ард нь бичээд өгье. За ингээ хадгалаад refresh-ийг ажиллуулах юм бол гурав дахь текст маань болд болоод үсгийн хэвэн солигдсон байна. За одоо дөрөв дэх текстэн дээр бид нэр өөрчлөлтөө хий. Дөрөв дэх текстэн дээр бид нэр small гэсэн тагийг ашиглаад тухайн текстийг жижигрүүлье. За энийг ашиглахад бидний дөрөв дэх текст маань This is Roy маань үсгийн фонд нь арай багасж жижиг болно. За дараа нь дараагийн өөрчлөлтөөр чухал товч тодорхой гэсэн текстийг бид нэр strong тагаар таглаж өгнө. За энэ strong tag нь ямар ч юм бэ гэхээр та өөрийнхөө тухайн текстийг бусад текстээс ялгаж өгөхын тулд одоо нэгэсэндээ тухайн текстийн утгыг чухал гэдгийг ойлгохын тулд энэхүү strong тагаар таглана. Ингээд дөрөвт буюу бидний өмнө бичсэн дөрөвдүгээр мөр буюу одоо дээрээсээ 1 2 3 4 5 дахь мөр маань яг үсгийн хിവэрээ болд болж тодорч харагдсан байна. Тэгэхээр болдоос ялгаа юу байгаа юм бэ гэхээр болд гэдэг бол үсгийн хивийг маань болд болгоно. Strong маань тухайн текстийг тодруулж өгч байгаа. Бусад текстээс ялгаатай болохын тулд strong тагийг ашиглаж байна гэсэн үг. За 6 дугаар мөр буюу одоо 5 дахь өөрчлөлтөн дээр хэдүүлээ дараах
өөрчлөлтийг ашиглая. За энэ бол embase буюу m гэсэн tag. За энэ m гэсэн tag маань болохоор ямар учиртай юм бэ гэхээр та бас л тухайн тексттэйгээ бусдаас нь ялгаж өөрчлөхийн тулд италик хэлбэр оруулж өгч байгаа. За хадгалаад ажиллаж үзье. За сүүлийн өмөр маань this is for is active маань embase болж солигдсон байгаа нь харагдаж байна. За тэгвэл эндээс италикаас ялгаа нь юу байгаа юм бэ гэхээр италик гэсэн энэ I tag-та мөр дээр бичсэн this is italic гэсэн текст маань италик болж байна. Энэ бол яг налуу хэлбэртэй болсон. Харин embase маань тухайн тексттэй та бусдаас ялгахын тулд давхар embase үйлдэлээ хийж ирээ гэсэн үг. За одоо тэгвэл хэдүүлээ энэхүү үздсэн italic, bold, small, strong m буюу embase гэсэн командуудаа холиод бичиж үзье. За хамгийн сүүлд нэг текст оруулж ирээ. Өнөөдрийн жишээ нь хамгийн сүүлчийн жишээ мөр this is last text. За ингээд энэ текст мөрөн дээр бид нэр мөрөө ихлээд italic болгоё. За дараа нь энэ italic болсон мөрнөөсөө last гэсэн тексттэй салгаж аваад эндээ энийг bold болгоё. За зөвхөн last-ын bold болгож байна. За текст гэсэн үгийг бид нэр embase болгоё тийм үү? Embase. За тэгээ өөрчлөлт маань ижилхэн харагдах учраас ажлуудад үзье сүүлийн мөр байна. За last text маань bold болсон, text маань embase болсон. За энийг одоо давхар small тагаараа жижигрүүлээ. Үсгийн хэвийг бол жижигрүүлж нэг үсгийн фондоор. За ингээ ажлуудад үзэх юм бол сүүлийн текст маань жижиг боллоо. Одоо энэ дээр strong буюу бусдаас нь ялах үүднээс strong тагаараа текстийг тодруулж болттой ижилхэн үйлдэл хийнэ гэсэн. За ингээ ажлуудад үзэхээр last text маань юм болж байна. За өнөөдрийн бидний үзсэн 5 мөр буюу 5 жишээн дээр 5 тагийг үзлээ. I буюу italic, bold буюу B tag үсгийг bold болгодог. I нь болохоор үсгийг налуу буюу italic болгодог. За small маань үсгийн фондыг жижигрүүлдэг. За ингээд дөрөвт маань strong гэсэн командыг үзлээ. Энэ бол бусдаас илүү тод болгодог одоо чухал текстээ тодруулдаг tag байна. За тав дахь нь embase буюу бас налуу болгож тодруулдаг. Italicаас арай ондоо хэлбэртэй. За ингээд энэхүү 5 тагийг та бүхэнд үзлээ. Та бүхэнд манай хийсэн бичлэгүүд таалагддаг бол манай channel буюу сувгийг дэмжиж сэтгэлийн бяцхан ханд өргөөрөө. Агаар хандуулсан та бүхэнд баярлалаа.